Андрей Смаев орчин цагийн боди ертөнцийн хамгийн их яригдж байгаа, хилцэгдэж байгаа залуу. Өмнөх дугаар дээр түүний түүхийг ярьсан, харин энэ удаа тэрээр энэ хугацаанд түүнд юу тохиолдож өөрчлөгдсөн талаар ярив. Андрей Смаевын түүхийг үзээгүй хүмүүс байвал YouTube ороод үзээрэй, харин үзсэн нь лайка дараарай. Ингээд эхлэе. Жил гарны өмнө бичлэг хийснээс хойш Андрейн бэлтгэл бараг өөрчлөгдөөгүй. Тэр үед хэвтэй шахалт түлхүү идэг байсан. Андрей хэвтэй шахалт дээр маш хурдан 300 кг жинд очсон. Ийм урд нэмэгдэл нь түүнийг бэртэл түргэн тэрээр хоёр толгой цээж тохоо зэрэг нь гимтэлтэй. Иймээс шахалтын бэлтгэлээ болж ихэвчлэн бодибилдинг стилээр бэлтгэлээ хийж байгаа. Хэрвээ тэрээр арай ухаалаг бэлтгэл хийж байсан бол 330 кг-д ойрхон байсан. Ухаалаг гэдэг нь үе холбоос дээрээ амралт өхийг л хэлээд байгаа юм. Өмнөх бичлэгээс хойш түүний биеийн үзүүлэлтүүд аимшигтай агсан. Бугуун тойрог 25 см, Ларигийнх 19, Шуу Ларигийнх 41 байхад Смаевийнх 53 байна. Хамгийн аимшигтай нь түүний хоёр толгойд 61 см байсан бол 64 болсон байна. Бодибилдингт хамгийн том гартай байсан тамирчин бол Грег Коуч. Тэрээр офсесэнд 180 кг хүрч байсан ч гар нь 63 см байсан. Смаев үнийг нь эвдэжээ. Ларигийн хэд байсан бэ гэж асууж магадгүй Ларигийн хоёр толгойд 54 см. Смаев өдөрт 2 бэлтгэл хийдэг. Бэлтгэл дээр бугуугаа сайжруулдаг. Ингээд түүний бугуу галзуу ахиж 25 см-т хүржээ. Хэрвээ та ч гэсэн бугуугаа сайжруулахыг хүсэж байвал Goku Gym-д бэлтгэлээ хийгээрэй. Олон салбартай учраас түгжрэлтэй энэ цаг үед цаг алдахгүй бэлтгэл хийх хамгийн тохиромжтой жим болно. Сошиалын хувьд өмнөх бичлэг дээр түүний үзэлт багасч байгаа гэсэн. Гэвч Смаев улам ахиж томорч байгаа учраас үзэлт нь багасах биш улам ихссэн байна. Дэлхийд танигдаад эхэлсний баталгаа бол Ларри Уиллс Орос руу явж түүнтэй бичлэг саяхан хийсэн. Ларри Уиллс түүнд өөр оронд руу нүүж хамтарч бичлэг хийх санал хүртэл тавиад авсан. Иймээс Смаев медиа тал дээрээ ямар ч асуудалгүй урагшилж байгаа. Нэгдүгürt бол хэлж байсан ахиц дэвшил, хоёр дахь нь Смаевын ярианууд. Бэлтгэл хийж олон цаг стрим хийхдээ Смаев үзэгчдийнхээ элдв бусын асуултанд хариулдаг. Тэр үед нь мэдээж алдаа гарах нь тодорхой. Смаев нэг юмсанд өөрийгөө үгүйсгдэг. Жишээ нь тэрээр нэг стрим дээр би мөнгө хүсэхгүй байна. Мөнгө бол аз жаргал биш, их мөнгө хүнд огт хэрэггүй гин. Тэгсэн хэрнээ түүнд санал тавьсан компаниудынхаа саналыг гоолж баг байна гэж гомдлоо. Саяхан Смаев Дубай явчаад ирсэн. Тэнд очин зураг авалт хийлгэн давхар спортын нэмэлт ижил рекламдах ажиллаар. Гэтэл тэрээр явж ирчээд реклам өгөгчдөө муулаад л эхэлсэн. Хариуд нь реклам өгөгчд нь сошиалд бүх үнэнгийн дэлгэж орхив. Смаевт спортын нэмэлт ижилийн компани 40 орчим сая төгрөг өгсөн байна. Хэд хоног гадаадаар зугаалчаад 40 сая төгрөг гармаалчаад ирэхэд яах вэ, тийм үү? Түүний гол зөрчлөн тэрээр их ядуу өдийн үртэл үйлдвэртээс лесерийн ажил хийж байгаа гэж гомдлоно. Тэгсээр нэр рекламных нь үн өдөр ирэх тусам өссөөр байгаа. Тэрээр нэг бичлэг дээр реклам авахдаа 8 орчим сая төгрөгөөр авдаг. Сардаа Смаев 30 сая төгрөг өлгөн олж байгаа нь ойлгомжтой. Хизээж дахиж блогеруудтай бичлэг хийхгүйгээ дуудлагүй бичлэг хийн. Хизээж сүлжээний пирамид бет рекламдахгүй гिचээд дуудлагүй реклам хийчихнэ. Миний бодлоор Смаевын ийм докторгүй сэтгэл зүй түүний хэрэглээтэй холбоотой гэж боддог. Тестостероны савлалт, пролактины өсөлт, уналт, эстрадиолын хит ихсэлт сэтгэл санаанд нь нөлөөлөх боломжтой. Тестостерон ч унтсан юм уу? Эрчүүд тестостерон унахаар хитрхи шалчиг болоод байна гэж яриаг та сонсож байсан бах. Энэхүү бичлэгээр тэрхүү үндэслэлгүй постуудыг би дуусгая. Тестостерон багасхаар эрчүүд ихэвчлэн депресс мэдэрдэг. Депресс гэхлээр юм хийх хүсэлгүй болж урд нь чам таашаал өгч байсан зүйлсээс чи таашаал авч чадахгүй болчихдог. Нэг ясандаа юу ч сонирхолгүй болчдөг мэдрэмж. Тэгэхээр тестостерон унахаар шалчиг болохгүй, харин тестостерон ихсвэл хитрхи шалчиг болох боломжтой. Өндөр тестостерон чи ууртай бол дэлбэрдэг уурын зуух болно. Чи шалчиг бол шалчиг занчин улам л ихсэн. Харин чи шалиг бол шалиг занчин шар сэмжлэгч болтол нэмэгдэнэ. Үүний нэгэн жишээ баталгаа бол Смаев. Түүний цуснд бараг тонн тестостерон эргэлдэж байгаа. Гэтэл тэрээр өдөр шөнөгүй амьдралд гомдлол сууж байна. Тестостероны тухай илүү ойлголтыг авахыг хүсвэл
Фитнесчид биш, Стэнфорд их сургуулийн академич Роберт Сапольскийг сонссон дээр шүү. Тэгвэл арай ингэж хол төөрөхгүй. Андрес Майо сүүлд оруулсан бичлэгээс хойш тэрээр өөрийгөө үгүйсгэгч болсон. Нэг үзэл санаа хэлнэ, үйлдэл нь түүнийг нь үгүйсгэнэ. Ийм болохоор хүмүүс түүний үг яриан дээр тоглолт хийж битүү троллдно. Энэ нь түүний үзэлтийг нь ихсгэнэ. Үзэлтийг нь ихсгэж байгаа нөгөө зүйл нь түүний прогресс. Тэрээр өдөр ирэх тусам мангас шиг том болж байгаа. Хүмүүс бид сонин хүний мууг үзэх гэж байгаа юм шиг хөөргөж сумлна. Гэтэл түүний эрүүл мэнд яаж байгаа бол эрт залуудаа эндэх вэ гэж санаа зовхгүй зүтгээд бай гоё сайхан байна гин. Ер нь бол Смайлд санаа зовж байгаа хүн ихнэр нь л болов да. Саяхан Смайл цусны шинжилгээ өгсөн. Түүний гомоцистеин өндөр гарсан. Энэ нь хоёр шалтгаантай байх боломжтой. Нэг нь витамин B группийн дутагдал. Нөгөөх нь биеинд хортой нөхцөл байдал бий болох үед. Смайл цус шингэлдэг юмнууд хэрэгэлдэг. Шинжилгээгээр цус өтгөрөлт гараагүй. Пролактин бага зэрэг өссөн. Генетикийн шинжилгээгээр тромб үүсэх магадaltaй хүн биш. Гайхалтай сайн холестерины хувьд хэвийн. Илэгний алаатасаад бага зэрэг өссөн. Нийт билирубин хэвийн. Өсөлтийн гормон хэд өссөн. Инсулин төст фактор хэд өссөн. Цусны шинжилгээгээр Смайлын бие организм бэлтгэлийн хэтэтсэн ачаалал, хувийн дүүрэн хоол, 20 орчим эм тариа курсыг хангалттай сайн дийлж байгаа нь гайхалтай бөгөөд маш сайн мэдээ. Өсвөр насныхан Смайлын стероидын бүтэн курсыг дуурайж мэдэх учир 18 нэмэх хаалттай группэд дэлгэрэнгүй тайлбарлах болно. RD-бодичд групптэй орхон байгаарай. Цусны шинжилгээгээр харьцангуй давгүй байгаа Смайл зүрхний нарийн шинжилгээ эд эрхтнүүдийн MRI хийлгүүл маш хэрэгтэй байх болно. Учир нь ийм шинжилгээнүүд хийлгэж иж Илья Голем зүрхний асуудлуудаа мэдсэн. Илья Големд эмч нар сануулж жингийн буулгах гэж хичээсэн боловч сошиал медиа орлого амьдралын зорилгоо хойш тавилгүй Илья зүтгэсээр байсан. Ингээд 10 минут шалхаж дийлхэ болох үед Илья элдв янзын эм тариа хитэтсэн масаа буулгахаар шийдсэн. Тэрээр масаа сайн буулгаж чадсан ч хэтэрхий оройтсон харамсалтай эрг болж нас барсан байдаг. Смайлд ийм зүйл тохиолдож болохыг өөрөө маш сайн ойлгож байгаа. Тийм ч учраас бичлэгүүд дээр өөрийн төрсэн ганц охиндоо ядаж байр орон гэр бүлтэй чи гэж ярьдаг. Ингэж ярьж байгаа байдлыг нь харахад заримдаа тэнэгч юм шиг, заримдаа өрөвдмөрч юм шиг сэтгэл төрнө. Lamborghini машины хамгийн дээд хурдыг нь авахулж үзэхгүй юм бол яах гэж авдаг юм гэж өөрийгөө зүрлэж ярьдаг Андрей бүх зүйлийг ухаарч ойлгож байгаа. Түүний хамгийн хийх дуртай зүйл нь бэлтгэл, тэрээр бэлтгэлэл хийх дуртай. Үнэтэй зайтай хувцас машин түүний сонирхол огт биш нь энэ он жилүүдэд харагдана. Lamborghini машин дээд хурдаа авч ашиглалтын хугацаанд дуусахад ойртож байна. 35 нас хүрэхэд 4 жил байгаа учраас Андрей айл нэг спортод өөрийгөө эргэжүүлж, үзэн ядагчдынхаа амийг таглаж хүлээн зөвшөөрүүлэх мөч ирээсэ гэж харж суун. Үзэгчд нь цирк үзсэн бол билетийнхээ мөнгийг төлж өнчирж үлдэж болох уу цохинд нь өв хөрөнгө үлдээсэ. Одоогийн байдлаар түүнийг даапалагчид, троллдогчид л илүү нэмэгдсээр байна. Үг үсгийн алдаа андахгүй троллчид Lamborghini болж төрөөгүүдээ атаархаж хажуугаар нь гарахтаа зурх гэж оролдоно. Тиймээс Смайл бол саяд нэг тохиолдох ховорхон генетик. Хэрвээ та тийм болж төрсөн бол Смайл шиг байхгүй гэж үү? Гэртээ орондоо эвдэл байж явах уу? Эсвэл гарч салхи татуулан хурдлах уу? Сүүлийн үед Андрей бугууга маш сайн хийж байгаа. Энэ нь үр дүнгээ өгч гар барилдаан дээр нэлээд сайжирсан. Ларри Уилс дийлэхгүй, хөдлөхгүй байгаа нь үүний баталгаа. Смайлд бодибилдингт, пауэрлифтингт, гар барилдаан дээр өөрийгөө харуулах, батлах боломж байна. 35 хүрэхээс өмнө аль нэгд нь амжилт гаргах хэрэгтэй. Стүгээс төмрийн ертөнцид мэмэ болж, буруу шийдэл, буруу үйлдэл, эрүүл мэндэ хий хоосон үрсэн тэнэг хүмүүсээ нэг болж хуурах гэж байна. Андрей Смайл шүтлэхдээ түүний зарим яриа нь маш зөв, гүн гүнзгий утга агуулгатай. Түүний дотор ямар нэгэн сайн сайхан, сэтгэл, сайн хүн гэдэг нь харагддаг. Алдартай боллоо гэд өөрөөс нь урвсан гих хоёр найзаа орхиогүй. Алдартай боллоо гэд өөрөөсөө хойр их чихнэрээ хаяагүй. Энэ нь түүнд нэг л сайн сайхан сэтгэл бий гэдгийг нь харуулна. Смайл Ларри Уилсийн саналыг хүлээн авч Америк руу нүүх боломж түүнд байхгүй л болов.
Учир нь тэрээр хаалттай тосгонд дайны зориулалттай үйлдвэрт ажилдаг. Тэрхүү тосгон руу Оросууд ч чөлөөтэй орж гарах хориотой. Оросууд дайн хийж байгаа нууц үйлдвэрт ажилдаг ажилтнаа Америк руу явахыг зөвшөөрөхгүй л болов. Иймээс Ларитай гэрээ хийх магадлал бага. Ларигийн хувьд ч өөрийн найзаа $50,000 хүлэгдсэн гэдэг тэрээр нэр хүнд муутай байгаа. Ямар ч тач Смай бол орчин цагийн бодийн ертөнцийн хамгийн эрэлттэй үзэлттэй байгаа залуу. Генетикийн мангас юм. За энэ үрээд энэхүү бичлэг дуусч байна. Дараагийн бичлэгээр Месси, Эди Холл, Schoolboy, Амоти, Маркус Рулийн аль нэгийг нь оруулах болно. Энэхүү хүмүүсээс сонгоод комент бичээрэй. Хамгийн их дурддагсан хүнийг оруулъя. Түр баяртай.